Өнгөрсөн нямгарагт газар дах үедээ осолдсон Чежу Air компани онгоцны ослын тухай сүүлийн үеийн мэдээллийг та бүхэндээ хүргэе. За энэ ослыг ерөнхийд нь эрдэмтэн мэргэд судлаач шинжээч нар юу гэж дүгнээд байгаа юм бэ гэхээр маш учир битүүлэг осол боллоо гэж үзээд байгаа юм байна. За тухайн өдөр Тайландын Бангкок хотоос ниссэн онгоц Өмнөд Солонгосын Муан гэдэг олон улсын нисэх буудлын дээр буух ёстой байсан. Бууж явахдаа аварын ослын буулт хийгээд тэгээд зурвасын төгсгөлд байгаа бетон юм уу эсвэл тоосгон ханыг мөргөж маш хурдан дэлбэрч шатсан ийм үйл явдал болсныг та бүхэн видеон дээрээс бол харсан байгаа. За 175 зорчигчийг аваад онгоцны багийн 6 гишүүн буюу нийт 181 хүн энэ осолд өртсөн. За 2 хүн амьд үлдсэн, 179 хүн харамсалтайгаар амиа алдсан ийм осол болсон. За энд ослыг бол ерөнхийдөө нь Солонгосын түүхэнд гарсан Солонгосын нутаг дэвсгэр дээр болсон 2 дахь том осол юм а гэж түүхэн тэмдэглэж үлдээж байна. За 1 дахь осол нь 90-ад оны үед 200 хүнтэй бас нэгэн нисэх онгоц сөнөж бас ингэж олон хүн амиа алдаж ирсэн байдаг юм аа. За энэ 2 амьд үлдсэн хүн бол хоёулаа багийн гишүүн буюу онгоцны үйлчлэгч нар байгаа. Энэ 2 хүн маш азтай нь хамгийн хойд буюу сүүлэн хэсэгт сууж явсан. За тэндээ өөрсдийнхөө аварын бүсийг зүгээрээ гэдэг тушаалыг авмах тэрийг зүйлсэн, тэрнээс хойш юуч санахгүй байгаа ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. За ямар ч байсан 2 сүүлний хэсэгт байсан 2 үйлчлэгчийг өнөөдөр амны насын авраад эмнэлэгт тавиадсан. За анхан шатны мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд бол энэ 2 бол орсон. За тэр тусмаа 33 настай эрэгтэй онгоцны үйлчлэгч нь өөрөө хэлэхдээ хамгийн сүүлд аварын бүсээ зүгээ тэрнээс хойш юу ч санахгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Харин эмчнэр энэ хүн цаашдаа ер нь саажилттай маш олон төрлийн өвчнөр өвдөх магадлалтай байна. Энэ хүн дээр илүү анхаарал хандуулна гэдэг тийм зүйлийг хэлж байгаа. За толгой болон мөрөндөө маш хүнд гэмтэл авсан байна лээ. За 2 дахь нь буюу онгоцны үйлчлэгч эмэгтэй бас олон ясны хугарал болон янз янзын дөргил бэртэлт авсан. За тэгээд эмчнэр болон сэтгүүлч тэр хүмүүсэд ухаан ороод хэлэхдээ бол би зарим зүйлийг санахгүй байна. Ерөнхийдөө би ярьцлага өгмөөргүй байна гэдэг тийм санал хүсэлтийг бол гаргасан байгаа. За онгоцны ослын дараа галыг бүрэн унтраасны дараа аврагч нар болон тухайн ослыг мөрдөж байгаа байцаагч нар 2 ширхэг хар хайрцгийг бол онгоцны сүүл хэсгээс олж авсан. Ерөнхийдөө онгоцны ослуудаас эргээд хараад дүгнэхэд сүүл хэсэгт суугаа хүмүүс болон тэр хойгоор байгаа тоног хөөрөмжүүд гэмтэж шатах магадлал нь их бага байдаг учраас онгоцны хар хайрцгийг сүүл хавцаа маш сайн бэхэлж гал усны хамгаалтад байрлуулдаг. Гисэн ч хэмжээний гал гарсан учраас 2 хар хайрцагт бас мэдээлэл агуулгадаагүй шатсан байж бас магадгүй гэдэг тийм дүгнэлтийг бол гаргасан. Тэгээ Өмнөд Солонгосын тээврийн яамны шинжээчнэр 2 хайрцагны нэгэнд байгаа бүхээгэнд болсон яриа хөөрөг битсэн тэр файлыг бол нээж чадсан. За түүнийг аудио хэлбэрт оруулаад мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ашиглахаар бол бэлдэж байгаа. За нөгөө хар хайрцагт нь бол ерөнхийдөө нислэгийн бүх нарийн мэдээллүүд бол авагддаг. За тухайн мэдээллүүдийг Өмнөд Солонгосод тайлах боломжгүй учраас Америкийн нэгдсэн улс руу явуулж тэнд нь судал шинжилүүлээд эргээд том дүгнэлт гаргахад хэрэг болно гэж итгэл найдвар тавьж байгаа. За Америкийн нэгдсэн улс руу мэдээж 2 хар хайрцгийг явуулна. Гэхдээ Өмнөд Солонгосын тээврийн яамны холбогдох албаны хүмүүсээс хамтдаа явж энэ үйл ажиллагаанд оролцож бас туршлага бас нарийн ширийн зүйлийг бас суралцах ёстой. За тэгээ онгоцны хар хайрцагт асар их ачаал бүгд өгж байгаа учраас өдөр болгон тээврийн яам руу утас зогсон дарга цэрэгнэр янз янзын хүмүүс бол байгаа. Ерөнхийдөө энэ 24 оны сүүл энэ намар бол Солонгос улсад бол нэлээд хүнд бас хэцүү жил гарч дуусч байна. За 25 он бол мэдээж тэгээд уй гашуутай 7 хоногийн ийм гашуудал зарлагдсан байгаа учраас ерөнхийдөө ийм намгүй мөнгөрж байгааг Солонгост байгаа монголчууд бол сайн мэдж байгаа. За ингээд онгоцны осолд орох болсон шалтгааныг 3 нөхцөлд хувааж үзээд байгаа юм байна. Яг одоогийн байдлаар мөрдөн байцаалтын явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоод 4-5 болохыг бол үгүйсэхгүй. Гэхдээ
одоо юу гэдэг нь те байгалийн хүчин зүйл буюу шувуу, хоёрт нь техникийн саадал, гуравт нь одоо нисгэгчийн буруутай үйл ажиллагаа бас байж магадгүй гэдэг гурван хувилбар дээр төвлөрч янз янзын тийм арга ажиллагаануудаар бол явж байгаа. За тэр шувуу орсон гэдэг үйл явдал бол яхааргүй бичлэг дээр бол харагддаг. Онгоц доошлоод одоо те нам өндөрт нисэж явах үед одоо онгоцны реактор буюу хөдөлгүүрлүү бас шувуу орж байгаа тийм дүр зэрэг харагдсан. За түүнээс болж онгоцны одоо техникт асуудал гарч тэр тусмаа дугуй буулгах систем буюу автомат систем ажиллаагүй байх өндөр магадлалтай бол таарж байгаа. А тэгэнгүүт өөр одоо судлаа шинжээчнэр юу гэж хэлж байгаа юм гэхээр онгоцны автомат буулгагч хэрвээ ажиллаагүй тохиолдолд кабинд гар аргаар онгоцны дугуйг буулгадаг бас тийм систем байдаг. Тэрийг яагаад ажилуулаагүй юм бэ гэдэг тийм одоо асуултууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө онгоц гэдэг зүйл маань техникийн одоо тэ зүйлээс шалтгаалаад бүх зүйлийг А Б гэдэг одоо төлөвлөгөөтэй бүх юмыг нарийн тооцсон байдаг учраас иймэрхүү одоо дугуй нэгдэхгүй үед ингэнэ гэсэн бас арга ажиллагаануудыг жолооч нар болон нисгэгч нар сайн мэдчихэдэг. За тэгэнгүүт бас нэг өөр гаргалгаа гарсан. Магадгүй нисэх багийнхан асар ихээр стресстэй шоконд орсон улмаас одоо юу гэдгийг дугуй гар аргаар одоо гаргах тэр үйл ажиллагааг мартсан байж болох уу гингүүд боломжгүй гэдэг хариултыг бас өгж байгаа. Яагаад гэхээр дугуйгаа дэлгээгүй тохиолдолд онгоц доошлоход онгоцны бүхээг дотор маш хүчтэй тийм тохиолол бол ажилладаг. Тэгэхээр ямар ч хүн дугуй нэгдэг байна гэдгийг мэдээд маш хурдан дараагийн арга хэмжээг авдаг байгаа гэж хэлээд байгаа. За техникийн үзүүлэлтийг нь бол ерөнхийдөө судлаа шинжээчдэр үзээд байхаар онгоцыг одоо Солонгосоос нисээд Тайланд очсон, Тайландаас буцаад Солонгост нисэхэд одоо нислэг болгоны өмнө нарийн сайн шалгасан ямар нэгэн эвдрэл гэмтэл асуудал байгаагүй гэж хэлж байгаа. За Jeju Air компани одоо гүйцэтгэх захирал 2 дахь өдөр одоо нэлээд том мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэлтэй бол онгоцны үйл ажиллагаа хэвэн байсан, нисэх багийнхан болон ажилчид туршлагатай байсан, цаг агаар тогтмон байсан. Мөн энэхүү осолд өртсөн те одоо 179 хүний одоо ар гэрт нөхөн төлбөрийг одоо өгөхөөр бэлтгэл ажил эд хангагдаад явж байна. Мөн одоо те энэ одоо гарсан хохирлыг одоо нөхөн төлөхөөс гадна оршуулгын зардлыг 100% барагдуулна гэдгээ одоо гүйцэтгэх захирал нь бол мэдэгдээд байгаа. Ослын хар хайрцгийг хоёуланг нь Америк руу явуулахаас гадна Америкийн нэгдсэн улсын одоо юм агаарын нислэг осолтой холбоотой бүхэл бүтэн одоо тийм судалдаг тийм том байгууллага байдаг. За NTCB гэдэг байгууллагын тусгай төлөөлөгч нар тэр тусмаа онгоцны ослоор мэрэгсэн айхтар одоо хүмүүс Солонгосын Муан гэдэг олон улсын нисэх буудлын хэргийн газар, ослын газар ирчгсэн одоо дүгнэлтүүдийг бэлдээд явж байгаа гэж байгаа. Тэгэхээр Солонгосын ард түмэн одоо 24 цагийн турш энэхүү осол гэмтэл яг юунаас болов ямар зайлсхийх боломж байсан хэн буруутай тэр бүх зүйлүүдийг маш яаралтай шийдэхийг бол одоо төр засаг ард түмэн болон хийж байгаа. Тийм учраас одоо тун удахгүй эдгээр одоо асуудлууд цэгцрээд энэ нэг сардаа багтаад ерөнхийдөө онгоцны ослын эцсийн сүүлийн одоо зүйлүүд бол тодорч байхаа гэдгийг бол одоо хүмүүс яриад байгаа. Тэгээд араасаа маш олон асуултууд тэр тусмаа яагаад ингэх байсан уу, тэгэх байсан уу, яагаад тэнд одоо хашаа байсан, тэр хашаа ямар учиртай энэ төр гэх мэт олон зүйлийн төлөө ярьж байгаа. Тэр тусмаа одоо салбарын одоо тээврийн яамны бүх мэргэжлийн багийнханд одоо шалгалт орчихсон. Тэр тусмаа тэр осол усан газарт байсан одоо бетон ч юм уу, тоосхон ч юм уу тэр хан дээр хүртэл одоо шалгалтын хэсэг очихсон. Хашаанд нь зөвхөн шалгалт хийгээ явж байгаа тийм том шалгалт шүүлэг болж байна. За тэгээ залгуулаад хажуугаар нөгөө ерөнхийлөгчийн асуудал, улс төрийн асуудал гэх мэт одоо олон зүйлүүд одоо ингэж нэгэн зэрэг байгаа. Солонгосын ард түмний төсвөр төвчээр бүх зүйлийг шалгаж байгаа юм адармантай он болж гинэ гэдгийг одоо дэлхийн олон орн хэлж байна. Тэр тусмаа Солонгосын улс төрийнхэн болон төр засгийнхан талигаач нарын ар гэр тэд нарыг хүндэтгэж одоо Солонгос даяар шинэ жилийн бүх үйл ажиллагааг цуцалж гашуудлын 7 хоногийг ол зарлаж байгаа. За үүнийг одоо манай монголчууд бол маш сайн мэдж байгаа. Тийм учраас Солонгостой холбоотой тийм шинэ жилийн бичлэг солиотын тэр олж харагдахгүй байгаа нэм учиртай. За тэгээ талигаач нарын одоо цогцыг таниулах үйл ажиллагаа бол маш хэцүү явагдсан. За ямар ч байсан 179 хүнийг бол
тогтоосон. За тогтоохдоо тухайн хүмүүсийн гарын хээ болон ДНК-гаас дээж аваад ар гэрийнхнийг нь байлцуулж агаад ар гэрийн хүмүүсийнх нь шүлснээс ДНК аваад тэгээд харьцуулсан судалгаа гаргаж бүгднгийн нэр ус одоо бүх юмыг тодруулаад тэгээд ерөнхийдөө нэрсийн бол аль биесээр зарласан байгаа. Энэ үйл ажиллагаа бол маш амар байгаагүй. Ягаад гэхээр маш их хэмжээний гаргарсан учраас хинбэ гэдэг нь танигдахын аргагүй болтол бас шатсан байдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр Солонгосын түүхэнд болсон бас нэг хар өдөр байлаа гэдгийг одоо олон хүмүүс одоо ярьж хэлж бичиж байна. За өнөөдөр ослоолоод одоо ингээ 3-4 хонжийн одоо тэгээд ямар ч байсан гашуудлын 7 хоног бол одоо дуусна. Тэгээ эрх нэгтгэхээс бас дараагийн шийдвэр мэдээллүүд бас гараад явах. Тэгээ цаг үед тухай бүрд нь та бүхэнд энэ ослолтой холбоотой нарийн ширийн мэдээллийг оруулаад явна. За энэхүү ослоос хойш зөвхөн Солонгос даяар гэхэд одоо сүүлийн 3 хоногийн хугацаанд 66 мянган нислэг одоо онгоцоор нисвэсэн хүмүүс өөрсдийнхөө пледийг бас цуцалсан ийм үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр энэ Солонгосын тээврийн яам болон нис хүчин бас одоо энэ агаарын тээврийн бизнес хийдэг компаниудад бол маш том одоо хүндрэл гарч байгаа юм байна гэдгийг харж байна. За дээрээс нь залгуулад одоо энэ төрлийн осолд орсон энэ онгоцны төрлийн маш олон онгоцыг одоо тээврийн яамнаас ажлын хэсэг гараад одоо деталь бүрээр нь шалгаж ерөнхийдөө нислэгт аюулгүй хангах уугүй юу гэдэг дээр судалгаа шинжилгээний ажил Солонгос даяар явагдаж байна. За дэлхийд даяар сүүлийн одоо 4-5 хоногийн хугацаанд онгоцтой холбоотой их олон асуудлууд гарч онгоцоор нисэх хүмүүстэй одоо нисгэж байгаа, нисээд явж байгаа, эсвэл амралт зугаал гар буцаж байгаа хүмүүс үнэхээр сэтгэл санаа бол хэцүү. Билетээ буцаах уу, яах уу, их үү гэдэг дээр бол нэлийн эргэлзээтэй байгаа. Тэгээд олон тээврийн хэрэгслүүл дундаас хамгийн осол аваар багтай тэгсэн мөртлөө найдвартай хурдан шуурхай хүргэж өгдөг тээвэр бол одоо онгоц нисхийн салбар юм а гэдгийг одоо та бүхэн мэдж байгаа. Миний багцаалж байгаагаар л ойролцоогоор 1 сая нислэг тутам нэг удаагийн бас нэг иймэрхүү осол аваар гарах магадлалтай гэсэн тийм одоо яриа хөөрөө байдаг. Тэгэхээр ерөнхийдөө онгоцонд ийм осол аваар гарсан ч гэсэн бусад одоо тээврийн хэрэгслээсээ илүү найдвартай унааны тоонд хിവэрэ байгаа байхаа гэдгийг одоо энэхүү магадлалаар бас тайлбарлаж бас болж байна. За тэгээд автоэврийн хэрэгсэл, утаа, осол аваар одоо юу гэдэг галт эрэгч гэдэг юм ийм юмны ослууд одоо хэдэн мянгад хэд байдгийг өстой хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч байсан онгоц бол хамгийн аюулгүй унаа гэж одоо явдаг юм байна лээ. За ингээд өнөөдрийн оруулсан болсон бодит явдал та бүхэнд энэ хүрээ дуусч байна. Тэгээд ямар ч байсан эх 7 хоногоос хэдүүлээ онгоцын ослын нарийн ширээнийг бүр илүү тодорхой болгосны дараа эргээд дахиад нэг бичлэг оруулъя. За ингээд та бүхэн орж гараад ойрхон байж гараад дараагийн түүхүүд араасаа орж ирнэ.